Hello folks, welcome to Artger Nargi's Mongolian adventure. We will start off our first episode from the southernmost of Mongolia. Many say Gobi, some say part of Mars. Gobi is a secret place and it has most unique and attractive landscape. It's super important paleontological site in the world. I'm not doing this by myself. My loyal partners Artger Bodeg Boys chef Baldo and Baisa will jump on it. Welcome my beautiful dudes. Hey, don't snook шүү. Занацтай хэлэхэд бэлнэ хоёроо. Hey, бэлээ. Anyway, I nearly forget the man behind the camera. Producer Jaucha. Are you there? Yep. Today the crew is giving away one another secret of Gobi. Caves in Gobi, what's it like, what's in it, what are their stories? Right legs, let's go! The Gobi Desert is a vast arid region in northern China and in southern Mongolia. It's known for its dunes, mountains, and rare animals such as snow leopards and Bactrian camels. The Mongolian Gobi is the largest as well as the coldest desert in Asia and the 5th largest in the world. Mongolia is rich in caves, which is beautiful and unique creature of Earth Mother. Today, we will guide you the caves in Gobi, the southernmost Mongolia. Let's explore them out together. Zorga, who's a natural scientist, Artger partner, and our dude will be affordable to be our tour guide for the day. Let's find out that amazing surprises from him. За биднес ч одоо хаашаа явж байгаа нөхөө зургаа. Лавн чам байгаа. Орхагаас бараг 100 орчч ихтэй 100 гаруй километр. Усан хилээс нэг 10 хэдэн километр. Лавн чам байгаа гэдэг их том агуу байгаа да. Лавн чамп тэгэхээр тэр хавьда хамгийн том агуу гэж үзсэн. Вау. Лавн чам бас баруун тийш бас нэг 30 км 3 зэрэг агуу гэж бий. За зүүн тийш бас нэг Дорнгой хатан болгосон минут хэцүү уулын агуу гэж бас агуу бий. Ингээд хараад ажиллаад явах нь их чулуурхаг газрууд байх шиг шүү тий говьч өөр. Энэ говь юу 70 төвчнөөс хэдэн метр өндөр байна. Манай энд бол 1000 хэдтэй л гэдэг шүү дээ. 1000 хэдтэй. Лавн чампайг бол 1270 хэдтэй л байгаа. Оо за. Яг альбигаа гэж сонсоод байснаас өдөрөө харсангүй. Gobi Galba, the national park. Anyway, I can't wait to see the cave. We're driving on a rocky hills. Feel a little bit extreme, but I like it. Getting closer to the cave, man. Баруун урд нь байгаа яг одоо энэ бол. We drove across the Galbin Gobi and just arrived Mongolian southernmost place, the national park, Cave Mountain. You see that? Aguin super ruins in here, and some of them are right out there. Энэ хийдийн гол зөгчин дугуйд нь хэдлээ ирсэн байна. Энэ уулын чулууг нь хиймдээ ингэж өрөөд. Одоо гадна тал дотоох энэ бол энэ Дэрстэй ингэ шавар болоод энэ намаас. гайхамшигтай өрчөө. Энэ юу вэ? Энэ ширмэн тогооны. Үлдээжсэн ширмэн. Манай одоо уулынхаа өрөөд яг энэ өндөр яг цайд ард нь зүү хошоо арсан.
Зам гарахын тулд чулуу өрсөн биз дээ арай. Энэ дээр болгоомжтой. Айддаг агуухаа үүдэн ирсэн байна. Ойролцоогоо нэг 80 90 хэдэн сантиметр өндөр болов. Орох уу? Орё. Агуухаас айдаг хүн байна уу? Байна. Тавцсан ингээд зориул зогсдог байрын хард энэ дэр ийм шавар юу хийж өгсөн байгаа. Дээврийн нөгөө шип шил. Хууч мессеж дээвртэй гэж байна. Хаансх нь мөн үү? Байна. Энэ ингээд зүв зэрэг болж ингээд тэгшээсэн. Энэ тавцсан. Энэ бол магадгүй тахлын янз бүрийн тавьдаг. Тавцсан байсан болов уу гэж боддог. But it's not only the cave but also beautiful heritage. За агуур ороход л хэлээ. Миний түрүүнээс ингээд агуун үүдийг засаж ядсан энэ ингээд цементийн одоо тоосгон үйлдвэрж байсан. Энэ нэг юм явгууны юм шиг сэтгэлгээ гаргацсан байгаа тийм үү? Энэ өмнө нь ингээд битүү байсан. Тэгээ энийг магадгүй энүүнтэй ажил багажаар ингээд сэтэж хүн гарах орох боломжтой. Одоо нэгэсэндээ энэ нүхийн томсгсон байж байна тийм ээ. Хүн ороход илүү боломжтой. Араа жоохон зүгээр зогсчихлаа нааш. Энэ. Тэгээ нүд чи угаасаа дасан. Адгаа бол боломжтой. Агуухан үндсэн танхимд ороод ирлээ. Агуун ханаас үүсэн юм талаас нэг юм болор шиг юм чулуунууд байна. Сүүлийн үед яг хүмүүс жоохон буруугаас хамгаад эмтэлж авах янз бүрийн тохиолдол байна. Одоо чинь энэ үл яг үндсэн агуун хан талаас шиг юм шиг. Гэлтгонод шүү дээ. Тэгээ энэ агуун одоо тэр нэг талаас дэлбэрийн юм байдаг юм гэж. Энэ юм олон жилийн явцад ингэж үүсдэг боломж байна. Тэгээ 1800-аад оны үед говийн төгшин үед данзаар авч байгаа энэ хотод агуу дотор орж ирж одоо ловон чомбын дүрийг олсон гэдэг гэж ярьдаг. Одгийн домогтод энийг зүүн ловон чомбын агуу гэж ярьдаг. Баруун ловон чомб нь бол өвөр Монголын ашаа уул байдаг гэж ярьдаг. Тэгээ энэ агуу нөгөө агуу хоёр хоорондоо холбоотой нэг агуугаар нь нөгөө агуугаар нь гардаг гэсэн тийм домогод. Тэгээ яг сүүлийн үед хүмүүс яг ийм 1000 хүн орох боломжтой байдаг гэдэг ч юм уу тийм болохоор 1000 лам агуу таад баг 1000 лам агуу гэдэг илүү мэддэг баг. Тэгээ энэ том танким нь байгаа. Ийшг нь энэ баруун галт шиг ороод дахиад нэг танким баг. Агуу нийт урт нь бол 49.9 гэсэн байна. Хамгийн өндөр хэсэг нь 18 гэж шүү. 18 метр. What a rock formation is it? It's very unique. I never seen such a big cave in my life ever. It can accommodate 1,000 men inside. It's a huge one. I truly believe that monks used to meditate in this cave. So I feel this place is mysterious and also holy and sacred place. I'm just wondering how nature created this kind of cave. You see that stairs in here? Well, let's get to the next chamber. Улаан шавар шиг ханддаг. Сендер гэж нэг юм улаан шавар байгаа. Энэ бол бүсэлхийнээс дээш одоо яар шараханд хэрэгэлдэг. Янзын зассан байна шүү дээ. Жим гаргаад. We will get into the next chamber. Probably we will crawl through it. I can get through it. The chamber 2 is much cooler than the chamber 1. Сэрүүхэн биш үү дээ энэ ч бас. In the Gobi region, the weather is so scorching. That's why the monks come through the cave and cool down in here. I'm so energized after getting to the cave, Lone Chombo. Ордын орж үзчихсэн юм уу юм аа. Миний хөд ийм агаад бол үнэхээр орж үзэж байгааг юм байна. Дараагийн одоо ямар хаваануудтай бид нар тайлцаж болох вэ? Эндээс алгуух бас нэг агуу. Орон зөөлтэй агуунууд дотроос нь мом гарч ирсэн. Оо, мас.
Дараагийн агуунууд ч улам юу сонирхолтой. улам экстрим болох нэ. Тэг. За. The Galbin Gobi is the largest semi-desert area. It's very famous. That means you are exactly in the depth of Gobi. Galbin Gobi бүцийг бол хоёр бүц тооцохгүй. Oh yeah. It takes like more than 80 more kilometers on off-road. We have a off-road monster jeep here. Here we go. Энэ 5 оор хагас гашуу суугаад бомб нүүрс тээвэрлж байгаа машина тий. Цаа. Энэ одоо бараг 40 км тоо үүссэн. Oh my god. Амраа өртөж байна залуу. Осоо авсан биз, бэлэг авсан биз. Язгаж штэ да. Тагтаа тийм утаа чимгүү нэг тийм сонир өнөө шүү дээ. Шувууны сангас нь одоо цог хайснаас болж одоо нурам гэх юм уу байгаад. Тэгээд утаа. Wow, I'm pretty excited. A little bit nervous. We will go down 21 meter deep. Listen up. There's birds inside. 5 м яваад эхний тавцсан дээр мөн хэдүүлээ. Дараагийн тавцсан руу ахаад бас нэг 5 орчим байт. Яваа. Тэгээ өмнөсөн танким руу ахаад ингээ тэр нь бол олсгүй орно. Нэгс нь эхний тавцсан буулаа дараагийн тавцсан юм байлаа. Тэгээ өмнөсөн танким руу ингэж орно гэсэн. Тэгвэл энэ одоо хүн авахд нэлээ хүн бих маш хэцүү. хэцүү юм байна тий. Ганцаар нэг бол хоёул цөөх хүнтэй явж орж болохгүй. За орлох тохиолдолд заавал гаднаа хүн байх хэрэгтэй. Татаж гарах нь нэг бол санаандаггүй байдлаар улсан унахчвал ос буцаж гарах ямар ч боломж байхгүй. Дэшег ямар ч олсгүй бол ямар ч татах боломж байхгүй. Орхотоо ер нь ихтэй байна уу? Зэрэг зэрэг хөөе гэж. Аюулгүй хангаа дээрээ үлээж. Аюулгүй хангаа та. За чи ч юм уу. За. Oh my god. Орох уу та тэгээд. Okay, let's try. I'm really worried about if there is any ground fall. We need a really good setup. Tight rope. So бото болгоомжтой буураад залуу минь. All right, all set up. Let's go down. Yeah. Oh my goodness. I think it's a huge cave. We gotta go down the first station. Авсан дээр очсон уу? Явуу тоо. За. Баснасаа бэр болно. За, эндээс үтэй. Тэг. Wow. Hell yeah. There's some step in here. Наахан жоо. За, жоохон судлаа. Уусноо. За, бачиграа. Энэ залуус хүүхчиг л авлаасаа. Faisa, you gotta be a really good guard, bro. Well, we just got to first chamber. What are they? Birds. Oh, it seems like rocks falling down. A little bit scary. Father told me that the first man went down in 1960. Одоо шинэ жоохон бас ихтэй очиод дахиад 6 м очиж тавцсан дээр мөн.
Woo, you look like a rock climber, bro. Болгоомжтой буугараа тэгээд Суллаарай. нүүр гараа цохоо. Ой, ичлээ. All right. Сайн барай. Нарги. За хоёрт хөрөнд ирсэн шүү. Бас л том өрөө шүү. Энэ харин нүүрс биш үсттэй. Энэ нүүрс биш. Халагш болсон шүү дээ. Лагш авснаас болж юусэн юм. Энэ асар хэмжээний галгасан. Ер нь яг нутгийн 3 хоног утаа угсан гэдэг ярьдیں۔ Энэ үндсэн агуу хан энэ баггүй юу? Энэ ловон жомп дээр хэдлээ өвдсөн шүү дээ, тийм. Тэр чинь агуу хан чинь энэ баггүй юу? Их гоё юм шүү дээ. Уг нь бол гоё. Оо ямар гоё. Судлаад. Гантэг байна болтоо. Wow, this is bigger chamber here. Миний төсөөлж байгаа энэ чулуу эндээс унсан. Энээс үүдэлтэйгээр одоо агуу нь хонгил юм шиг юм үүссэн. Энэ дээдлийг хараа. Энэ бас Оо маш том нүгшгэл биш үү бүр тий. хоёр дахь өрөө бол хамгийн том өрөө. Үндсэн танк мөх юм уу? Үндсэн танк. Энэ бас чулуу нуур биш уусан байна тий. Яа бас л. Энэ бол агуу үндсэн танк. Одоо энэ хамраагүй хэсэг. Дахиад яваад байна уу Нарги? Hey dudes, we are almost at the bottom of this cave. Наа завсар байна. Гэхдээ орж үзег. Нарийн нүх уу цаашаа бас ингээ харахаар нэлээд том танкам харагдаад байна. Чи тэр дөндөө багтах уу? Багтна л да. Хөө хинчгүй цаашаа явчихж байгаа юм шүү. Чи юу 21 метр. Энд баг дэлхийн гүн рүү явчихж байгаа юм шүү. Баалдаа. За энэ Тэр хоёрт танк юм шиг чинь байна. За манай зөргөө судлаач орлоо. Энэ нутгийнхаа ингэдэг байхгүй орж үзчихээд далан салаа гэж ярьдаг. Энэ одоо үндсэн агуу ёроол хэсэг энэ. Энэ хамгийн эцгийн хамгийн доод хэсэг. Тэгээ энийг боцод тавьж гарч байна. You see the Balta and Baza get through this small tunnel. Probably people get lost in here, but we are at least at the bottom of the cave. 21 meter deep from the surface. Wow. Одоо энэ ихсний ургамал байхгүй юу? Энэ бол нэг агуунаас нэг цэцэг шиг ингээ ургацсан. Энэ ингээд магадгүй энэ усны дээрээс орж ирж байгаа усны тусламжтай ийм бий болсон байж болох юм. It looks like a plant but it's a rock, man. What a beautiful and unique formation of the rock in here. Is that a blueberry? Looks like a blueberry. Энэ одоо хоёр дугаар дээр хамгийн том баг. Лавн чомбоос том юм байна. Тэ. 2-3 танктай. Лон чомбыг бол нэг юм байна. Эвдрэл гэмтэр аюултай. Орж гарахад жир маш хэцүү юм байна. This is the largest cave in southern Gobi. Горун зэрдийн агуй. I experienced what a wonder Mother Earth created for us. Wow, thank you, Zurga. Баярлалаа. All right, let's go up. Probably this is the toughest job for the day. За, шиж тавина. Гэхдээ сандлаас татлаач байна. Энэ агуул золтол даяачлах шахлаа. За ингээ дараагийн сонирхолтой ил рүү явцгаах уу? Чи заавал тийшээ орондоо. Орондоо. Дараагийн удаа чи шүү хамгийн. All right, folks, we gotta go to the next spot. But have you ever seen any cave makes a lot of money? Let's go. We will witness 21st century advanced underground mine Oyu Tolgoi in Mongolia. Oyu Tolgoi underground mine is one of the largest copper and gold mine in the world. The underground mine is started off in 2006. There are 5 shafts. One is big production shaft and others are ventilation shafts.
One is decline as it runs conveyor. We all going down. We will go down underground mine today, and we will introduce how Mongolian miners build these giant tunnels. The total later development will be over 200 kilometers in distance. Boom. Okay, before going down, we need some induction and valuable safety instructions. Let's go. Өнөөдөр та бүхэн болохоор уурхаан зочны зааварчилгааг танилцуулна. Малгай цацруулагчтайгаа байх ёстой. За угаарын хий мэдрэгч. За энэ малгаан гэрэл гэж байх ёстой. Personal location indicator гэж нэг одоо юм гэрэл хасж байгаа. Энэ яг хөө тэгэхээр байршлын тогтоно гэсэн үг. Энэ болохоор 30-аас 40 минутын хооронд та нарт хүчил төрөгчөөр хангах юм зориулалтаа. Канарын бэлцоохоо буюу угаарын хий мэдрэгч 100 ppm, 200 ppm дээр одоо аларм өгдөг. Жабилно. Yeah, ready to go down. Башлаа да. Үүдэлтэй яваа. Тэгээд энэ IT-гээ нэг олохын бүрдээ хараад тэгээд дараа орчин. Тэгээд та яг асуумаар юм байв. Шууд дуудаад асуугаад. Онгоцон суух гэж байгаа юм шиг юм бол тийм шүү дээ. Ер нь доош нисэх юм. Өөр нисэх. Тийм. Тэгээ 2.5 минут гэхгүй доош километр 300. Нэг лифтэндээ хэдэн хүмүүс байна? Ер нь бол энэ лифтийн өөр нь бүтчихэд 300 байхгүй. Нэг доош болохгүй 300. In 5 minutes, all the team will go down by the underground sheep. Well guys, what do you think? We are in underground. It's the largest man-made cave in Mongolia. Look at this. This is a big tunnel. Probably like 5.5 meter high, 5 meter wide. Please welcome our guide. What's your name? My name is Rolf. Right. I'm from To rock and roll. At the moment we are at the bottom station. Shaft 2 is a production shaft. The deep is like 1,256 meter deep in here. So we have some access drives in here. I think we will visit some interesting places. Cool, boys? Эндээс харахаар нэг юм хавтгай юм шиг харагдаж байгаа боловч 3D болгож харагдах юм бол өөр төршинтэй байгаа гэсэн. Одоо жишээ нь 1256 гэж тийм ээ. За одоо энэ бол 1300 гэж тийм ээ. За одоо энэ дээр болохоор 1202. What a beautiful tunnels you can see there. За асуудлаа хамаарсан юм шиг. And over like hundreds of mobile equipments are working as well, one shift. That's amazing. Дөрвөн төвшөнд хуваагддаг байгаа. Одоо дээд огтлох төвшин, огтлох төвшин, тэгээд яг олборлтын төвшин, тээвэрлтийн төвшин гэдэг. Бид хэд одоо яг олборлтын төвшин дээр ирсэн зогсож байна. Огтлын төвшингөөс ингээд эслэгээ хийгээд одоо ийм юудэр малталтай тийм
хэлбэрийг гаргаж авах төслгээ яг энэ олборлолтын төвчнөөс хийдэг. Одоо дамжлагаар ингэж хөдөр маань ингэж дээшигээ баяжуулах үйлдвэрлэл гардаг байх нэ. Одоо энэ drop point гэж нэрлэдэг урсаж орж ирсэн чулуулгийг та харж байгаа төслгээгээр гарч ирж байгаа. Яг энэ мэтчлэн олборлолтын төвшөнд 240 гаруй ийм drop point буюу ийм яг хөдрийн үйлдвэр марталттай нэгдэн. Yo, everybody, we are just under the ore body. We call it footprint. It looks like a footprint when you see at the map. Dimension of the footprint is a 2 kilometer long, 1.2 kilometer high, and 300 meters broad. This is a huge one. Copper and gold in it. Let's search some gold. I got some bag. Авдаг олборлдог хэсэг юм шиг байна шүү Оо, дээ. Ам хэсэг юм уу даа шүү. Тэгэж ойлгох. Дээрээс галт ирдэ чи гоочод болоод шүү дээ. You see that underground man-made cave inscription. I can read that. XD extraction drive 20 and blah 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 D3 or something. Энийг том бэлгүүрүүд Энэ өдөр одоо ингээд энэ тороос нөгөө дээрээс нуралтаас сэргийлж байна тий. Хоёр толгоон гол аюулууд нэг бол чулуулгийн нуралт. Чулуулгийн нуралтыг бэлгүүрээр эсэргүүцсэн. Тэгээд энэ жишээлбэл шүршин систем байдаг. Ан дээр эхлээд шүршин систем цэцэн. Тор байж, болтнууд байж, эрбар байж, арматурын болтнууд. За тэр кабель болт цоож байна. За энэ үү? За наа чи хамгийн багадаа 8 м урттай кабель болт. Агаар салхи нь хэр байна? Энэ хэсэгт аягүй агаартай шүү дээ. За. Салхилт ингээд түнэлээс ингээд салхилт байна шүү дээ. Нэг шифтэнд хичнээн хүн орж ажиллаж байна. За яг далд уурхад бол одоо 1000 гарч хүн орж ажиллаж байгаа. Primary crusher one vehicle area. Энэ удаад хяналтын өрөө буюу рокрокрын өдөртлөө өрөө. Яг одоо ийм краш ирэхэд хоёр байрыг төлөвлөгөөсөн. Одоо эхнийг нь ашигласан дээр хоёр дахь газар авах ажилтай байж байна. Excavator will move. Сайн excavator одоо ингэж шанагдах юм уу? Одоо энэ булангуудыг бид нар хоосолж өгдөг гэсэн үг байна. Бодлоор л нааш ингэж Ингээд аваад яваад. Wow, that's amazing. 50 meters high and 50 meters wide. That's the primary crusher one in this cave. 7-story building tall. Oh man, that's massive. Be safe. Open the door. .4 kilometer long conveyor development. Одоо бид нар бол төнөөрийн доод төгсгөл буюу Тайланд гэдэг газар байна да. Агуугаар төсөөлөх юм бол дээшээ өгсөх одоо бэлтэн байна гэх юм те. Конвейер маань ерөнхийдөө баяжмлыг дээшээгээ зөөх зорилттой.
This is the major underground mobile equipment, cable tech. Install cable molds to the as a ground support. Одоо бол үнэн яаж хийж байна? Тэгээ одоо бол өрөмжлөгийг. Одоо энэ хийсэн бэхлэн дээр чинь уулын дард чинь ирээд сарнаад нэгсэн бол өдрөг одоо нурдаас хамгаалж байна. Одоо манай залуу бол далдуу хаан бас хамгийн чухал ажлыг бий бол хийж байгаа. Энэ бэхлэгийн ажил тийм ээ. Агуу маань яг л ингэж бүтэж байгаа юм байна тийм үү? Чи энэ агууд ямар машин унаа яваад байна? John Deere. Is the underground rough road beast. Nice to see that. За баяртай. Chamber 28. This is the mining chamber, mining lounge. Oh yeah, it's a permanent. Yeah, we just using this one as a office. Office. Yeah, that's all. You know, anyway, this guy is Eric, almost the first miner in this cave. One of the first creator of this man-made cave. Eric Shifu. Shifu. Mine Shifu. He is my Nagi is my teacher, master teacher Shifu. Yeah. For the training. Хоёр их багш. Их багш Eric энд явчихсан биш үү? For 80%. Би шүү. Чи багш шүү би. What an amazing cave in Omungobi, Oyo Tolgai. Oh man, everything is jaw-dropping. This is the beautiful man-made cave. You guys like it? Yeah. So big? Yeah, so good. Гайхамшигтай байна. Гайхамшигтай том бүтээл байна. All right, peace out guys. Take it easy.